Тэнгэрийн хаанчлал нь усан үзмийн талбайдаа ажилуулах хүмүүсийг хөслөхөөр өглөө эрт гарсан газрын эзэнтэй төстэй юм. Тэр тэдэнд өдрийн 1 динар өгөхөөр ажилчдтай тохиролцсон. Тэднийг усан үзмийн тариалан руугаа илгээв. Гуравдугаар цагийн орчим тэр гадагш гарч зах дээр ажилгүй зогсож буй өөр хүмүүсийг хараад тэдэнд та нар бас усан үзмийн тариалан руу яв. Би та нарт шударгаар төлнө гэсэнд тэд явжээ. Зургаадугаар болон 9-р цагийн орчим тэр дахин гадагш гарч түүнчлэн хүмүүсийг явуулав. 11-р цагийн орчим тэр гадагш гарч зогсож буй өөр хүмүүсийг олж тэдээс та нар чинь юунд энд бүхэл өдрийн турш ажилгүй дэмий зогсно вэ гэж асуусанд тэд биднийг хинч хөсөлсөнгүй гэв. Тэгэхдээ тэр та нар бас усан үзмийн тариалан руу яв гэлээ. Орой болоход усан үзмийн тариалангийн эзэн даамалдаа ажилчдыг дуудаж эцсийн бүлгээс эхнийхийг хүртэл хөлсийг нь төлөв гэжээ. Арван нэгдүгээр цагийн үед хөслөгдсөн нь бүгд нэг динараа хүртв. Эхэнд ирсэн хүмүүс өөрсдийгөө илүү ихийг аван байх хэмээн бодсон авч мөн адил нэг динар авчээ. Тэд хөлсөө аваад газрын эзэнд дургуйцсан гомдоллож энэ сүүлчийн хүмүүс ердөө нэг л цаг ажилласан шүү дээ. Ажлын хүндийг өөрч өдрийн халуунд ажилласан биднийг тэдэнтэй адил үнэллээ гэжээ. Гэвч эзэн тэдний нэгэнд анд минь би чамд ямар ч буруу юм хийгээгүй. Чи 1 динараар ажиллана гэж надтай тохирсон биш үү? Өөрийнхөө хөлсийг аваад замаараа явж үз. Харин би энэ сүүлчийн хүнд чамд өгсөнтэй адил хөлсийг өгөхийг хүсэж байна. Би өөрийнхөө юмыг хүснээрээ зарах нь миний хувьд ёс бус юм гэж үү? Эсвэл өгөөмөр зангаас минь болж нүдэнд чинь атаархал хоруу гэжээ. Тиймээс сүүлчийнх нь эхнийх болж эхнийх нь сүүлчийнх байх болно гэж айлдав.